Монгол улсад болсон 7 дахь удаагийн парламентын сонгуульд 4 жил сөрөг хүчин байсан Монгол Ардын нам үнэмлэхгүй олох болсноор монголчууд өөрчлөлтийг сонглоо. Түүхэндээ 2хан удаа олон хуульд засаглаж үтсэн ардчилсан нам энэ удаагийн сонгуульд 10 хүрэхгүй судлавч сөрөг хүчний байр зурж хэлжлээ. Шинээр бий болсон улсын хурлын 76 суудлын 65 буюу 85% Монгол Ардын нам, 9 суудал буюу 12% ардчилсан нам, за 1 суудлыг Монгол Ардын хувьсгалд нам, нэг бие дагч нар эзэлж байна. Монголын ард түмэн Монгол Ардын намд их итгэл найдвар хүлээлгэлээ. Энэ их итгэл найдварын ард талд асар өндөр хариуцлага байгаа гэдгийг бид бүхэн ойлгож байна. Энэ хариуцлагыг бид дааж та бүхнийхээ итгэсэн итгэлийг бүрэн дүүрэн хариулж чадна гэдгийг энэ эндэр дээрээс би зориуд цохон тэмдэглэж байна. Бид улс орныхоо эдийн засгийн байдал, нийгмийн өнөөгийн байдал, ард иргэдийнхэн аж амьдралд ороодж байгаа байдал, Монгол улсын нэр хүнд олон улсын хэмжээнд уруудаж дороодж байгаа байдал, энэ бүгдийг засаж залруулахын төлөө бүхий л хүч чадал бололцоогоо дайчилж ажиллах болно. Ардчилсан намын дарга зээн холд намынхаа ялагдлын хариуцлагыг өөрч ерөнхий нарийн бичгийн даргын хамт албан тушаалаа өгөхөө мэдэгдсэн. Монголын ард түмэн сонголтоо хийжээ. Ардчилсан намын сонголтыг хүндэтгэж байгаа. Монгол Ардын нам өрсөлдөгч нартай ялсан өрсөлдөгч нартай баяр хүргэе. Манай намын ялсан 10 гишүүд байна. Бас 10 гишүүдээ баяр хүргэе. Сонгуулийн үр дүн гэдэг бол монголчуудын төр засагтаа тавьж байгаа үндэгээ юм аа. Зүгээс энэ үндэгийг бүхэн зөвшөөрчээ. Хэн баяр хүргэе. Намын дөрмийн дагуу хариуцлага өсөлдөн. Ардчилсан намын зогшилтны байгууллагууд уран зөвлөгөөний их баха. Ардчилсан намын ялагдлын гол шалтгаан эдийн засгийн хямрал. Эдийн засгийн өсөлт эрс удаашрч гадаадын хөрөнгө оруулалт огцон буурч, ажилгүйдлийн түвшин эрс нэмэгдсэн иргэдийн амжиргаанд хүн дээр туссан. Эдийн засгийн хүндрэлийг улам даймжруулсан нэг зүйл бол ардчилсан намын дотоод зөрчил. Ард иргэдийнхээ тулгамдсан асуудалд анхаарлаа хандуулахаас илүүтэйгээр нам доторх тэмцэлд өөрсдийн хүч болцоог үгүй хийсэн гэж хэлж болно. Мөн энэхүү ялагдлыг улам гүнзгийрүүлсэн нэг хүчин зүйл бол сонгуул болохоос 2 сарын өмнө сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсан явдал байсан юм а. Энэхүү өөрчлөлтөөр пропорционал тогтолцоог халж 100% мажоритар тогтолцоо руу шилжсэн. Одоо хэрвээ 15 оны сонгуулийн тухай хуульд байсан тэр холимог сонгуулийн тогтолцоо хിവэрэ байсан бол одоо нийт иргэдийн 45%-ийг төлөөлж байгаа ардчилсан нам бол ийм 9 хүн биш яах вэ? Ядаж нэг 20-оос 25 ийм суудалтай байх бүрэн боломжтой байсан. Энэ удаагийн улсын хурлын сонгуулийн нэг онцлог бол 13 эмэгтэй нэр дэвшигч сонгогдсон. Өмнөх удаагийн парламентын 11 эмэгтэй рекордыг эвдээд байна. Мөн 1992 оноос хойш болж байсан сонгуулийн нэр цанхуудаа сэргсэн явдал байлаа. Энэ удаагийн улсын хурлын сонгуул аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуультай хамт болсон. Ингэснээр Монгол Ардын нам зөвхөн улсын их хурл төдийгүй аймаг нийслэлд ялалт байгуулж ноёрхлоо дангаараа тогтоолоо. Парламентын ардчил өөрөө олонх нь бүх юмыг дангаараа мэддэг тий. Цөөнхийн дуу хоолойг сонсохгүйгээр ингээд одоо олонхоороо төрий барьж явдаг. Энэ зүйлээс бол ерөөхдөө татгалзаж байгаа. Аль болох зөвшөлдсөн. Тэгээ парламентод яг бодиттойгоор хүмүүсийн санал бол аль болох бодиттойгоор парламентод тусгагддаг. Одоо пропорционал буюу одоо хувь тэнцвэрс тусгагддаг. Тэр тусгагдсан байдлаар бол иргэдийг төлөөлж байгаа тэр одоо намууд эвслүүд бол яг хөөр хоорондоо илүү зөвшөлдсдөг ийм хандлага бол дэлхийн нийтийн одоо түгээмэлчийг хандлага байж байгаа. Тэгэхээр уг нь бол 2012 оноос оны сонгуул явсан тэр тогтолцоогоо бол сая 15 онд хадгалсан ийм хуулийг улсын хурлд баталсан боловч үндсэн хуулийн цэцээс бол энэ хуулийг тэр пропорционал тогтолцоог хүчингүй болгосон байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө одоо маш олон
ноцтой асуудлуудыг гаргаж ирсэн л дээ. Цэц бол энэ ч маш хариуцлагагүй тэгээ үндсэн хуулийг ташаа тайлбарлаж буруу шийдвэр гаргасан гэж бол би судлаачийн хувьд үзэж байгаа. Олон болсон Монгол Ардын намын хувьд эх 4 жил амаргүй явах болно. Хөгжлийн банкны 580 сая доллар, Чингис бондын 500 сая гээд жил дараалсан их хөргийг төлөх ёстой. Монгол Ардын намын хувьд нам болон бүлгийн сахилга бат харьцангуй өндөр. За тиймээс ч эх 4 жил засаглалын хүрээнд тогтвортой байх магадлалтай. Энэ нь эдийн засагт эерэг хүлээлтийг үүсгээд байна.